Холдох тусмаа гэрэлтэн. Шарлийг тайзны голд бүдэг гэрлүүдийн огтлолцлол донд байрлуулсан байх бөгөөд цав цагаан инээд цацруулсан цэл залуухан хөрөг нулимс бүрхсэн нүд бүрийн өмнө мөнөөхөл гониггүй гутамшигч үгүй амьдэрсэн тэр янзаараа эрхэмсэг дагшин оршин. Энэ хөрөг, энэ тавилан цаг бусаар эндэрсэн юм. Омог бардам, гоо дураараа, дэврүүн авьяасаараа тайзны эзэн, балетын урлагт тийш үзэгчид үнэнчээр татагдах соронзон нь явсан юм. Тэр бол балетчин Осрын бат сайхан. 1989 оны 4-р сарын сүүлчийн өдөр уртаас урт ой төвлийн турш хөр цаснаа даягдсан моддын үзүүрт нялх навч цухих төдий үзэгдэх нь Улаанбаатарт өөр орж анхны бороо аль хэдийн орсны хүлээ. Хаврын найраг сүлэлдэн хотын амьсгаа соёл яруусах яг тийм цаг аж. Гэвч тэр өглөөний дүр зураг игэл биш байлаа. Хот хараахан сэрж амжаагүй өглөөний 6 цагт эмнэлгээс театр хүрэх замд шарил тээсэн тэрэгнээс өөр машин үл хөдлөх боловч харин зам даган эгэнсэн хүмүүс ил хулийг эвдэх аталтаа бодолд автан нам гүмийг амьлуулжээ. Хэний санаанд оромгүй хард арсан зүүч шиг нууцлаг төгсгөлд энэ хүмүүний учир шалтгаан хожмоо Улаанбаатарт домог болон төгөх болно. Салах ёс гүйцэтгэх товыг гэр бүлийнхэн нь төрөл төрөсөд хамт олон найз нөхдөөс нь бусад хүнд дуулгаагүй байтал дөөр бүжгийн театрын танхимд эмгэнэн гашуудсан олон тал талаас бүчин цоглов. Балетын урлагт зүтгэсэн жаргал зовлон их найзуудтай мөр зэрэгцэн түүнтэй огт үерхэж нөхөрлөж байгаагүй ч уран бүтээлийг шимтгчид урлаг спортын алдартнууд үл таних хүмүүс оюутнууд бололтой хүүхдүүд гадаадын мэрэгжилтнүүд тэр өглөө шөнийн ээлжнээсээ буусан дулааны захилгаан станцын цээхийн ажилчид түүнийг эр хүнийх нь хувьд хүндэтгдэг хотын төвийн атманууд хүртэл зогсож харагдана. Нэгэн бүлийн хайртай хүү төдийгүй урилгатай, урилгагүйдээ үл тээглэн тэмүүлэх түг түмэн зүрхэнд хүндлэгдсэн хүн байсныг нь илтгэх аваа. Түүний хөдөөлүүлэх ёслолын төгсгөлд талигачийн буйны ажилд оролцсон хүмүүст хоёр гар нь гинжээр хүлээтэй Спартакийн дүр бүхий зургийг зэд болгон зэгсэн байв. Эцсийн замд өдөх ёслолыг театр зохион байгуулах эрхийг ардын жүжигчин, төрийн шагналд завгүй дээл гавьяат зүтгэлтэн эрхмүүд эдэлж хорвоогоос буцдаг бичигдээгүй хууль Монголын театрын урлагийнханд үйлчилдэг. Харин энэ удаа соёлын тэргүүний ажилтны тэмдэгчгүй бүр театраас халагдаад нэг их удаагүй нэгэнд ийм хүндэтгэл оногдсон нь театрын түүхэнд анхны тохиолдол болов. Харин түүнд зөвшөөрөхөөс өөр аргагүйдсэн учир байв. Балетын гол дүрүүдийг дараа нь хэн нэгэн дахин давтах боломжгүй. Тийм халуун ирчмээр амьлаасныг нь чанх дэрэгдээс цээжин дотроо бишрэг атлаа. Цол тэмдэг ингэрт нь гялалцчихгүй гэхээс хинхтгээ хонхойдл хармалдаг нэг эрхэм сүүлчийн удаа ядаж үүнийг нь зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн хэрэг. Гялалцсан бүжигчдийнхээ алдарт суугаас хувь хүртэн сайшаагдаж сурсан тэр эрхэм бусдын харуулслыг хуваалцаж зүрхлээгүй тул энэ яслалд үзэгдээгүй байв.
Энэ ёслол эцсийн зам гэхээсээ эзгүүрсэн мэд ховхоосон мэдрэмж үлдээх авьяастан байсныг нь үзэгчид түүнээс хойш улам бүр мэдрэх ихний цэг болсон билээ. Цугласан олон шарлыг тойрох салах яс гүйцэтгэхэд тэр цуваа тасрахгүй шахам урт дараалал үүсгэв. Уйлах, гүнзгий санаа алтгаас өөр чимээ энерги мөчүүдийн хэлхээсийг хин нэгний эвлүүлж ядан хэлсэн ив хавгүйч гэлээ бахардаж харуулсан өгүүлбэр гинт ивдэв. Түүнийг алнаа гэд мэгшин зогсон нь 1988 онд Сөүлийн Олимпиас хүрэл медаль хүртэж хожим гавьяат тамирчин зал хүртсэн боксчин залуу байсан юм. Мэдээж тэр хэнийг ч өнөөгөөгүй. Тэвчийн аргагүй тийм их шаналл эзэмдүүлсэн л хэрэг. Бат сайхан дөнгөж 35 настай байсан юм шүү дээ. Балетын бүжигчдийн хувьд ойр залуу нас биш хэдий ч эрч хүч, ур чадвар жагссан түүний хувьд тайзнаас буух болоогүй үе. 1988 оны 12 дугаар сард балетийн театр дээрээ хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байлаа. Бат сайхан үдэшлэг өндөрлөх хараахан болоогүй байхад харихаар гарч явтал. Тантай цуг гарыг би ч асармаар замдаа тхүүлээд өгөхгүй юу? Гэсээр хамт ажилдаг залуу бүсг нь хэлжээ. Төмөр болд үдэшлэг дээр харагдсангүй яагаад ирээгүй юм бэ? Гихчлэн аар сарыг асууж ярилцсан тэд театраас гарлаа. Төмөр болд болон бүсгийн хоёр эхнэр нөхөр юмсан. Тэд бат сайхнаас 10 гаруй насаар дүү. Нэг сургуульд суралцж байхдаа дотносож гэрэлсэн залуухан балетчид байв. Төмөр болдыг анх төгсөж ирэхэд нь театрын удирдлагаас бат сайханд даатхан хуваарлж халамжлан хүмүүжүүлэгчээр томилсон учраас тэд бусдаас илүү дотно хүмүүс. Биеийнхээ гэрээр орж гарна. Зун болж театр амархад бат сайхан төмөр болдыг аваад загасчлахаар явна. Бат сайхан хизээний л загасчлах орхотой. Зуны саруудад найзуудтайгаа явган бол явган, унаа тааруул унаатай. Гол ус бараадан аялдаг заншилтай. Нэг зуны аяллаар бат сайхнаа даган чингэж явсаар бүр хөвсгөл далаа орсноо балетийн харчвал өнөөж дурсан сайрхан. Тэр үед балетийн нэгэн баригад хөвсгөл тоглолтоор очиод байхад нь тэд зэрэг таарч л дээ. Гинэт бат сайхан үүд сэвхийтэл нэгээд л нэг их дүүхэлцэж ирээд босгоор алхан орхыг нь хартал наранд түлэгдэж борлсон томоо биетэй нүд шүдэн гялалзаж сахал ус нь урагчсан яг л авраг биет амт шиг сүртэй харагцсанд давхийн зочсноо бүсгийн шүдэнд орсон. Бат сайхан маань хотын шүтэн болсон гялцэл дэндүү хэнцэр залуу хэрнээ хөдөөхөр гарахаараа хизээний л борог шүү. Адуу малаас ахуулаад ахуй амьдралын юмд дүйтэй. Мөнгөгүй болсон ч айлд ороод оёдлын машиныг нь хэд тачигнуулаад л хөдөөгийн залуусын шохорлыг татахгүй байхын аргагүй өмд цамц оёод өмсөлж гин. Цаадуул нь баярлаад л хоол унд хийж бид найзынхаа боёнд бишүүл гиз гарч явлаа химэн ирсэн. Томоо өргөвчөнд майхан сав, хүнжил пүүгээ тогоо шангаа хийж аваад дүүдээ аль хөнгөн загасны хэрэгсэлтэй өрүүлээд амьдрал үзэн дэхөө гэдэл төмөр болдыгаа дагуулад Улаанбаатараас хараа тавьсан зүгтээ алхацгаас нь нэг удаач биш. Бат сайхан театраас оноосон халамжлан хүмүүжүүлэгчийн дүрдээ итгэсэн дээж биш. Ерөөс л хүнтэй сайхан нөхөрлөж чаддаг, бусдаар өөрийгөө хүрээлүүл сурсан эр хүний ёсоор төмөр болдод үргэлж шудраг хандсаар ирсэн билээ. Гэртээ халуунтай хэвтэж байснаа төмөр болдыг анхны хүүхдээ тэрсэн баярт мэдээг сонсмогц. Өөрөө бага насны хүүтэй авах хүний сэтгэлээр гэргээд нь шиншүүл уулгая гэж Төв аймгийн Малчин айлаас хонь авчирч байлаа. Төмөр болд бол хинээс дутхааргүй авьяаслаг, ирээдүйтэй залуу бүжигчин гэдгийг хамт ажиллах 5 жилийн хугацаанд бат сайхан үнэлдэг байв. Бас таквондогоор хичээллэн, балетын хажуугаар спортод өгсөн дур сонирхлыг нь дэмжин хуваалцсан.
Гэвч эр хүний хувьд өөртөө жаахан итгэлгүй. Эхнэрээ учир шалтгаангүй хардаж зовоодаг тухай хамт ажилдаг балетчин охины яриа сэтгэл сэмлэнэ. Яахав дээ? Залуу хүн учраас гэдэл ойлгохыг хичээнэ. Үдшилгээс гарсан хоёрын арай ахмиг нь бүсгүйгээ халтарчих үе гэхдээ сугдан тухайн үеийн засгийн газрын ордон одоогийн төрийн ордны арын цэцэрлэгээр зам тавчлан алхаж явлаа. Гэтэл бүсгүй гинэтгэн л би таныг үнсмээр байна гэчв. Энэ үгийн утга учирыг шүүн тунгаах ямар ч санаа төрсөнгүй. Яасан бол доо ахыгаа үнсмээр болсон байх та гэж бодогдсноос биш. Бүсгүйн гинтийн үгэн сэтгэлэн догдлох эсвэл шунан тачаах ямар ч шалтгаан түүнд байсангүй. Тэвэрхт нь зүгээр л инээгээд сонгов. Яг энэ мөчөд бат сайхны толгойроо хин нэгэн маш хүчтэй зохиж тэр нэг л мэтгэд газар унчихсан байлаа. Нүүр нүд элэг бөөргөө өшөгчих залуус дөрүүл байгааг нэгэн цэргийн дүрэнд хувцастайг шинээлийнх нь хормоноос харж имтсэн юм. Залуустай үг солиоч завдал гарсангүй тэд даруйхан бүсгийг дагуулаад зогтов. Толгойн даахын аргагүй хүн дөргөн. Үл таних танхай этгээдүүдийн гарт хамт явсан бүсгийн орсныг яаралтай цагдаад мэдэгдэх хамгийн ойрхон утсаар ярьж болох газар бол театр. Тэмүүлэн яарч аз жаргалтайгаар дүүл нисэж ирдэг байсан театр энэ удаа арай хинхүрв. Танил шат, танил хаалга, танил үнэр. Гэхдээ өмнө нь хизээч мэдэрч байгаагүй ойлгомжгүй байдал. Театрын жижүүр бат сайхны гуйснаар эхлээд цагдаа руу, дараа нь төмөр болтын гэр рүү, хамгийн сүүлд өөрийнх нь эхнэрлөө уцтаж мэдэгджээ. Жижүүрийн хажуугийн сандал дээр толгой гудаан суух хүний царайг хамгийн дотн гэр бүлийнх нь хүртэл танихад тийм бэрх болтлоо зэрэмтгэлжээ. Эмнэлэгт очиход хүлээн авсан жижүүрийн залуухан эмч бүсгүй өвчтний түүхийг нээхдээ алдарт балетчин бат сайхан гэдгийг сонсоод өөрийн ирэхгүй үзэхээ алтан балмагтав. Тэр эмчин өдгөө гоо сайхны шилдэг мэс засалж болсон оюун байсан юм. Түүний нүур рүү яаж зохиж балбсан гэхээр ийм болохов гэж аймаар гэмтлүүд илрүүллээ. Ирүүндээ хоёр хэсэг газар тугарсан, хамар шүднүүд нь хугарсан, газрын яс цөмөрсөн, чих сэтэрсэн. Бат сайхны нүр тэр чигээрээ л үржихүү гэмээр гимтсэн атал хавирга нуруу гар хөлийнх нь яс хугараагүй байв. Илэг дэлгүүн ч юм уу лавл дотор нь ямар нэгэн зүйл дэлбэрсэн мэт өвдөж байгаагаа өөрөө мэдэрч байсан ч тэр үед дуугүй өнгөрч ах нь балет бүжгэлдэг. Тайзан дээр ийм нүртэй гарч болохгүй гэж эмчтэй ойлгуулахыг хичээж байвч амаа нээхэд ч төвхтэй гэхдээ арай хингийн нэгэн үгийг хэлсэн юм. Одоогоос 30 жилийн өмнөх эмнэлгийн оншилгоонд эхо, томографи аппарат нэвтрээгүй байсан тул юуны өмнө нэн даруй дүүг нь хадах, хамар хацрын цөмхийг нь янзлах хагалгаа хийлгэхээр болжээ. Хүн хагалгааны дараах эдгэрлийн явц тийм ч түргэн биш. Өрөвслийн эсрэг хүчтэй антибиотикууд хийгдэх шаардлагатай бат сайхан эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтэв. Энэ үед цагдаагийн газраас түүнд хэн гар хүрснийг тогтоосон нь төмөр болт. Энэ нэрийг сонсоод худлаа хэмээн ирсгэн дуугарч бүр игдүүцэн уурлах нь тэр. Тэр таныг их нэртэйгээ хартсан гэдгээ өөрөө хүлээж бас тэр үед ганцаараа байсан гэх юм. Гэхдээ хариуч хэлсэнгүй. Ерөөс эцсийн мөч хүртлээ итэг хийх хүсээгүй ч гэж магадгүй. Дөрүүлээ байхыг нь би харж амтсан шүү дээ гэж бүр хожим нас барахынхаа өмнө л нэг удаа хэлсэн. Ансгаа арчиж амтсан ч хацар нь цөмөрснөөс үүссэн хонхорхойд нулимсэн тунчихсан байхад тэр унтаж байгаа дүр хэсгсэн. 1 сар 2 сар өнгөрөхөд түүний бие харьцангуй дээрдэв. Эмнэлгээс гарлаа. Тэн хэрхэд хугацаа хэрэгтэй байлаа. 3 сар хоололдог, турж ицсэн, цонхгор ядруу царайтай түүнийг
эргээд тайзнаа гарна, бүр бүжиглэн гэхэд бүр их цаг хугацаа шаарддаг нь ил харагдана. Гэвч түүнийг театраас халах шийдвэр энэ хугацаанд гаргачихсан байлаа. Тэр мэдсэн ч мэдээгүй юм шиг энэ тухай боддогч бодоогүй мэт царайлна. Олон жилийн өмнө түүнд нэг хачин санал ирж байсныг нэхэн санав. Чи миний мэдээлэгч болооч хэн юу гэж ярьсныг надад хэлж бай. Гэхдээ нь тэгж чадахгүй гэж хариулахад тэгвэл зайлал даа гэж борхирэн хаалганы цаанд хоцорсонсон. Амьдралын баяр баясгалангаа гээхээ хүссэнгүй. Бүх зүйлийг балетаар хэмжих боломжгүйг тэр одоо ойлгох гэж хичээж байна. Тэднийхээр гар хөл, нүүр амаа буусан, таягтай, таяггүй бол суучихсан кино үзэж байхын тэр. Тэр үед кассет тоглоулан кино гаргадаг приставка гэдэг зүйл Монголд дөнгөж орж ирчихсэн байсан бөгөөд тийм ч илбэг гэдвш байлаа. Эмнэлэгт удаан хөвтөж үйдсэн хүмүүсийн хувьд айлд зочлон, амттай хоолоор дайлуулангаа Холливуудын кино үзэх нь том таашаалтай хэрэг. Бат сайхан эмнэлэгт танилцсан, орон гэрээс нь эргэлт ирдэггүй, үрд өрөөл дотоо болсон найзуудаа гэртээ авчран кино үзүүлж гарынхан хоолоор дайлах гин. Ерөөсөө л бат сайхан хүчтэй, нөлөөтэй, чадaltaй хүмүүсээс илүү эгэл жирийн эгэл хүмүүс татагдана. Театрт гихтэл жижүүр, үлхүүр, үйлчлэгч, мужаан, гэрэлтүүлэгч, ойдлчид гэдэл балетчдын хувьд тэр бүр дотносдгүй хүмүүстэй анайл ах トゥ болчихсон юм. Биеийн байдал нэг л биш байгааг ээж нь хүүгийнхээ царай төрхөөс андахгүй мэдэрнэ. Таарах өнгөрүүлж дөрөхгүй явдаа. Тэгсэн бол хинч чамайг минь ингэж зовоохгүйсэн хэмээн шимширнэ. Шинжилгээ өгтөл цусны шинжилгээгээр илэг нь маш муу гарав. Огт шаарлаж байгаагүй, арх хэтрүүлэн хэрэглэх муу зуршилгүй, вирусын идэвхжилж өмнө нь илрээгүй байтал ийм хурдан илэгний хатуурал гих онош шинээр тавигдаж дахин эмнэлэгт твтэв. 12 дугаар сард болсон явдлын үеэр илэг нь битүү гэмтсэн, сэтгэл зүйн хувьд 4 сарын турш асар хүчтэй уналтанд орсон хэдий ч түүнийгээ ил гаргалгүй дотроо шархалсан. Хагалгааны дараа хүчтэй эм тариа удаан хугацаагаар хийлгсэн нь нэг завьуурыг л аршуулсан ч илгэнд сөргөөр нөлөөсний олмор. Дахиад л эмнэлгийн ор, эм тариа цаг хугацаа ч өнгөрч өгөхгүй. Дээш харан хөвтөж байхдаа аавын хүүгийн хөөрхнийг дээ. Аав нь чамдаа бушуухан харихсан гэж бодно. Тэр эхнэр хүүхэд, ээж, эгч дүү нарынхаа сэтгэлийг ихэд зовоож байгаадаа гонх боловч өөрийг нь ийм байдалд хүргэсэн хэн нэгэнд энэ бүх хугацаанд өсөрхөн шатаж байсангүй. Харин нэг удаа уйлснаа нуух гэж чадаагүй юм. Ансгаа арчиж амтсан ч гацарн цөмөрснөөс үүссэн тэр хонхорхойд нулимсэн тунчихсан байхад л унтаж байгаа дүр эсгсэн. Бат сайхан балет түүний амьдралыг гэрэлтүүлж байв. 1970-аас 90 онд уран бүтээлээ төрөж байсан бүжигчдийн ур чадвар өнөө хүртэлх Монголын балетын урлагийн түүхэн дэх оргил хэмжүүрийг зааж өгсөн гэдэгтээ өнөөдрийн хүртэл театр тухулсан үнэж үзэгчдийн хинэнч маргахгүй лав. Монголын балетын оргил энэ үеэс тэд 80 байсан бөгөөд зөвлөлтийн Ленинград хотноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн балетын дэг сургуулийг эзэмшсэн мэрэгжлийн балетчид их орныхоо тайзан дээр эд хава гайхуулж байв. Яг л энэ алтан үе буюу 1973 онд бат сайхан хөгжим үжигийн дунд сургууль төгсөж алдарт жав багшаараа угалсан 19 настай монгол бүтээгдэхүүн театрт ирлээ. Монголдо сурсан гэхэд сонгодог арга барил, ур чадвараар биднээс огт дутхгүй юм гээч гэсэн сончсон, шинжсэн харцууд түүнийг өгтөв. Орос школнуудын дэргэд бат сайхан зан төлөвийн хувьд дэг жаягт хит баригдаагүй, өөртөө итгэлтэй байдал, бардам сэхүүн төрхөөрөө тэсвэр хөвгт байлаа.
Ерөнхий балетмейстер Жем Давг 180 см өндөр хэдий балетчин бүрээс шаарддаг боловч тэдэн дундаа онцгой өв тэгш гуайлаг бие бэлдэр. Авьяастай болгонд саяатгүй гоо сайхан зүс царайтай түүнийг хармагцсан. Энэ хүү балетийн төлөө төржээ гэж өөрийн ирэхгүй бодсноо хожим ноолгүй хэлсэн. Бат сайхан бүжиглэх чадвараараа даруй танигдахын зэрэгцээ бүтээж буй дүрдээ уусан тухайн балетийг бүхэлдэн амлах дотоод ертөнцийн шавхагдшгүй баялгаараа театрт дурлагдсан. Балет шимтгчдийн хүрээг зөвхөн түүнийг л зорин ирэх шүтэн бишрэгчдэр нэмж чадсан. Тэр хослон бүжигчдийн ур чадварыг доттгон харуулахдаа гарамгайж үжигчин. 1972 онд Вагановын нэрэмжит балетийн сургуулийг онц дүнтэй төгсөж ирсэн оюун олонний дунд хүн биш хун гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхдээ ардын жүжигчин цол хүртлээ бат сайхантай хослон бүжиглэж байхдаа л хамгийн гоо жигүүртэн болон хоёртой байв. Эрэгтэй балетчдын гол үзүүлэлт болдог хослон бүжигчний өргөх техникийг бат сайхан гойд эзэмшжээ. Мөн л Вагановагийн шилдэг төгсөгч гавьяд жүжигчин гэрэл чимэг зөвлөлтөөс ирээд нэг их удаагүй бат сайхны партнер болов. Гэрэл чимгийн хөдөлгөөн бүр төгс. Харин бат сайхан түүнд балетыг дан техникээр хоосон хөдөлгөөнөөр илэрхийлдэг үг насан туршдаа баримтлах зарчим болгон үлдээжээ. Бат сайхан хунт нуурын ханхуу Зигфрид, шарилжин дундах цэцгийн галт, Жизелийн Альбертийн дүрээр утга уянгийг бүжгээр урлан бүтээхүй ноён оргилд өөрийнхөө чансааг тогтов. 1980 он гэхэд түүнээс өөр балетчин галт шиг Альберт шиг харагдахгүй. Үзэгчид бат сайхнаас өөр гэдгийг нь дүр бүтээлээгээд хүлээж авч чадхааргүй болтол бүжиглэж байлаа. Хөдөлмөрийн баатар төрийн шагналт ардын жүжигчин Жем Давг Спартакийг Монголын тайзнаа тавихаар зориулсан нь 1984 он юм. Түүний нүдэнд сэтгэлд бат сайхан үргэлж амьдарч буй нийгмийн тогтолцоог эсэргүүцэх юм шиг. Боолуудын тэмцлийг санаачлан удирдагч Спартактай тун л адилхан үзэгдэх тул Спартакийг бат сайхан амьдруулаг гэж зориулв. Энэ шийдэл ч эзнээ олжээ. Боолын зүзүүр тавилангийн дарчлаан, эрх чөлөө хүсэмжлэх тэмүүлэл, баатар ирийн тэнгэрлэг зориг, хүч тэнцвэргүй тэмцлийн ялалт, хайр дурлалын гал дүл, уйдгар гүнгийн гашуун нулимсыг илэрхийлэх дотоод сэтгэлийн эрчим нь бат сайхныг Спартакийн дүрээр супер од гэдгийг нь баталсан юм. Найруулагчийн санаанд хүртэл жүжиглэх балетчин ховорч бат сайхан чадсан. Тэр зөвхөн бүжиглээгүй, тэр жүжиглсэн юм хэмээн Жем Давггаа ирсэн. Спартак тоглох үеэр Дөрвөжгийн Эрдмийн театрын тайз өмнөхөөс арай жижигхэн болчихсон мэт санагддаг гэж тэр үеийн үзэгчдээс гадна балетчид ч үгэлдэг. Балетчдийн гайхамшиг нь тайзыг биеэрээ биш эрчмээрээ дүүрэгдэхт оршдог ажээ. Түүний бүжиглэж байгааг, түүний нэмсэглэж байгааг, тэр бүхэл үсээ намруулан гудамжаар хэрхэн эрхэмсэг алхадгийг, түүний юу өмснийг харах гэж Улаанбаатар хот догтлон хүлээдэг бүхэл бүтэн үеийг бүтээсэн балетчин залуу ийхүү амьдарч байв. Түүний алхаж явааг харахад сүрлэг бугал ийм үзэсгэлэнтэй байдаг даа гэж өөрийн ирэхгүй санагдагсан хэмээн тэднийхтэй нэг байранд амьдарч байсан бүсгүй хуучлалаа. Охид эмэгтэйчүүд түүнд ухаангүй дурлана. Монголын балетчдыг гадаадд тоглолтоор явахад бүсгүйчүүдийн нүд бат сайхан дээр л ундаг гэж. Манай театрт урилгаар ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн бүсгүй түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болж Ленинград руугаа буцсан хойноо хүртэл араас нь ирэхийг хамт амьдрахын гуйсан цагтл бичдэг байв. Улаанбаатар зохиогдсон Польшийн соёлын өдрүүдийн концертод бат сайхан хоршин бүжиглсэн Варшавын театрын гоцлооч Ева Чайковка тоглолтын төгсгөлд халуун галга тагсан үзэгчдэд мэхийхээр тайз руу гарч ирэхдээ өөрийг нь хоёр гар дээр өргөөд гарахыг хүсчилдэг.
бүсгийн саналаар тэврээд л гарч. Харин энэ тухай тэдний тухай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх цоо яриа Улаанбаатарт дэгдэж байлаа. Бат сайхан 28 настайдаа өөрөөсөө 7 дүү уран сайхны гимнастикийн олон үсгийн мастер бүсгүйтэй гэрлэж тэд жилийн дараа хан сүндэр хүүгээ үлгэсэн мэлээ. Тэр дэндүү халамжтай хань сайн аав байв. Эхнэрээ нэлэх биетэй байхад нь хүүгийнхээ даавууг угаалгаж гэр орноо цэвэрлүүлж хоол унд хийлгэж нэг ч удаа үзээгүй. Бүх ил симхийд хүүтэйгээ хамт тоглож томоохон аятал гангар ярилцгийг хичээнэ. Залуу наснда эр нөхрөөсөө хагцаж үлдсэн бүсгүй хожим гэрэлсэн ч анхны ханыхаа ээжид бэрийн ёсоор гүндтгэлтэй ханддаг хэвээр. Бат сайхан Монгол улсын гавьяат жүжигчин аав ардын боловсролын тэргүүний ажилтан багш ээжээс мэндэлсэн 10 хүүхдийн дунд хүү. Аав нь Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэж бүтээсэн дүрээрээ үзэгч олондоо мөнхөрснөөс гадна орчуулгын кинонд дуу оруулах шанг Монголд тавилдсан алдарт жүжигчин Улаан хүүгийн осор билээ. Эцэг их нь хүүхдүүдээ үнэн шудраг цэвэрч юм бай. Ажилч хичээнгүй болгон хүмүүжүүлсний гадна урлаг, уран зохиол чимтэнд оролдог сайхан заншлыг тогтоож өгсөн нь эдний гэр бүлээс балетчин, төгөлдөр хуурчид, жүжигчид, түрэг суурь төлөвшил алсан юм. Ээж нь дунд сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш байсан тул төгөлдөрт хуурч охиноосоо бусдад нь охин хүү гэлтгүй эсгэх, оёх бүр нэхэхэд сургажээ. Бат сайхан цалингаа буухаар л ёс мэт номын дэлгүүр орж тэвэр дүүр ном сэтгүүл пенс хөдөлж явах өгөөд орос хэлээр бичигдсэн уран зохиолын ном, сонгодог урлагийн мэдээлэл бүхий сэтгүүл, хувцас, загварын болон загасчдад зориулсан гарын авлага, олон үндэсний галтогоо, хоол, бэлуу, амттны жорж цөөнгүй. Тэр бас Монголын нус төвчнөөс эхлээд түүхээр өвчилж явв. Зөвлөлтийн үед Бурадын бүгд найрамдах улсын зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан Баяр Дугаров түүнтэй ярилцаж танилцсандаа олзорхон балетчи хүн их түүхийнхээ талаар ийм өргөн мэдлэгтэй байгаа нь ямар сайхан хэрэг вэ хэмээн бахархан гуйлж байжээ. Бат сайхан хам хилэн материал худалдан авч өөртөө ажил хэрэгч загвартай хослол эсгэж ойчхоод нэг арга хэмжээний үеэр өмсөд очтол бүгд найрамдах Монгол ард улсад сууж байсан гадаадын элчин сайдын яамны ажилтан ихэд сонирхож та балетчи хүн болохоор хувцас сайхан зохих нь мэдээж. Гэхдээ таны хослол барууны загварын ордноос цөөн төгөөр гаргадаг чамин эд байх тийм үү гэж асуусан гэдэг. Бат сайхан инээгээд л өнгөрч. Улаанбаатарын залуус үндэсний хувцас гэдгийг хөдөөгийнх нь л хүмүүстэй хэмээн ойлгох дэгс үзлээр амьсгалж байх 80-аад онд бат сайхан өөрөө Монгол цамц ойж түүнийг жинс өмдтэй өмсдөх нь тунч дончтой ахсалдаг байв. Товч хэлбийг нь уламжлалын дагуу хаддаг хэрнээ огт товчлохгүйгээр задгаа тавьдаг байсан нь зөвхөн түүн шиг гоёмсог хөндөл зохих зоригтой шийдэл мэт өвөрмөц сэтгэл төрүүлдгийг готын гудамжинд олон таарсан тэр үеийн залуус нь амддаггүй. Бат сайхан бас нүүр гарын цагаан альчуур олныг худалдан авч түүгээрээ дээл хийж өмссөн удаатай. Зурж өнгөрсөн хүн эргэж харахгүй байхын аргагүй тийм сүрлэг харагддаг байж. Дүрмт хувцас мэт олноор үйлдвэрсэн эд зүйлс түүний сэтгэлийг огт сатахгүй тул тэр өөрөө загварыг нь гарган өөрийнхөө гараар ойсон арьсан шүүб, торпедсан өмд нэхмэл цамцаараа гоёх дуртай. Социалист системийн хязгаарлагдмал орчинд ч гэлээ тэр уран бүтээлч хүний хувьд оюун санаагаа хайрцагаас чөлөөлөх, хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн эрх чөлөөт юм маягтай үнэн ч амьдарч байв. Ахмад настай, алдар нэр, гавьяа хүндтэй хүн хатлаа дарангуйллаа олон жил ам бүхтэй үргэлжлүүлэхийн тулд театрт бүрдүүлсэн мэдээлэгчдийн сүлжээндээ бат сайхныг татан оруулах гэхэд нь үгүй гэснийхэн төлөө хамт бүжгэлдэг охтод зүй бас санал тавьж иргэшээлтэд оруулах үйлс гаргадагт нь эр хүний ёсоор бүсгүйчүүдэд өмөөрснийхэн төлөө шудраг бус явдалтайд нь эсэргүүцэж өөрийг нь үл тоомсорлох болсны төлөө бүгд найрамдах Монгол ард улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг нэрийг ч тодорхойлохоос цааргалсаар ирсэн хүн
түүний толгойг мэддэг байв. Бат сайхныг сэтгэл зүйн дарамтанд оруулах гэж үг хэлээр гутаах явдал байсаар ирсэн ч хазгай гişигийг нь л анаж байгаа театраас зайлуулах гэж хүлээж гимээр тэр тохиолдол 1982 онд Шилкүнчик балет анх Монгол тавигдах үеэр ил болсон юм. Нэг орой нах яамны ажилтан залуу үг хэлээр зориуд үдэж байснаа үснээс нь зулаахаар нь манер тэсэлгүй нэг өшгөлтөл хоёр хавиргыг нь хугалж өрхөв. Ингээд л маргааш нь ганцхан дөрөв арчигдлаа. Харгалзагч нар цагаан гартны дэглэх дарамт 21 хоног үргэлжлэв. Шилкүнчгийн бэлтгэл хэр байгаатай танилцсан Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовна бат сайхан харагдсангүй гэхэд тэр танхаарч хүн зодсон. Энэ явдлаас болж Новосибирскээр зар тавигдсан тоглолтоо цуцалсан. Тиймээс бид сахилга бод муттай энэ нөхрийг хөөх саналтай байгаа гэд халгаасангүй. Тэр одоо хаана вэ гэж Анастасия Ивановаг асуухад ганц худагт 21 хоног байгааг дуулгачээ. Театрынхны авгаалдгаар авгай гэж тэр даруй түүнийг суллуулах Шилкүнчгийн гол дүр заавал тоглох ёстойг нь даалгаснаар бат сайхан маргааш нь бэлтгэлдээ халдсан толгойтой буцаж ирэв. Ийхүү түнд нэг хоногийн дотор яг өөрийнх нь үс шиг парик ойж өгч байсан төвхтэй. Балетчны хувьд түүнээс өөрөөр авгайн тусыг хүртэж байгаагүй ч Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээр бүхий л бололцоог ашиглан зүтгэж байсныг нь тэр мэдвүлээ. Хожим Цэдэнбал Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улсын нам төрийн удирдлагаас бууж биеийг нь Москвад эмчлэх нэрийдлээр гэрийн хорионд оруулаад байх үед тэнд Монголын соёлын өдрөө зохиогдож бат сайхан балетчдын бүрэлдэхүүнд багтан очижээ. Тоглолт болсон театрын үүдэнд Анастасия Ивановнатай таарлаж мэндийг нь хөндлөн ирээд өнгөрөв. Үдшин зочид бодолдоо ирээд би өнөөдөр Анастасиятай таарлцсан хэмээн хөөрөн өглөхөд авгаад нэр олохын төлөө хизээч долгонон саймширч яваагүй юм шиг тэрнтэй таарлалаа гэж юундаа баярлт юм хэмээх нөгөөх эрхэм дургацхан тэр. Түүний өөдгөр гэдгийг нь мэдэх хідээч Монголын балетын урлагийн төлөө сэтгэл тавин зүтгэж явсан орос эмэгтэйн ард ийм яозгүй авирлахыг нь харах жигшүүртэй байв. Бат сайхан хавчлага дарамтаас ангид өөрийн мөн чанар бүтээл төрүүлдэл үнэнч үлдэхийг хичээнэ. Гэвч бүхий л сод овёснуудад байглаас заяадаг эмзэг тунгалаг чанар хийгээд эцэг ихээс авсан хүмүүжүүлэн шудрах бус явдлыг юу ч болоогүй мэтэр тайван амгалан хүлцэн өнгөрүүлэхэд тээг болсоор. Соёлын тэргүүний ажилтанд цолгүй гэх шалтгаанаар театрын сор болсон түүнийг гадаадд зохиогдох хуралдаануудад ч явуулхаа байлаа. Бат сайхан хамгийн сүүл театрынхаа 1989 оныг өгцсөн шинэ жилийн баярт очихдоо тэр тэмдгийг гордж илээсэн юм. Гэтэл тэр хэн блэ? 74 оноос гостол бүжигчнээр ажиллаж дуур бүжгийн театрын тайзнаа тавигдсан бүхий л балетын гол дүрийг ялгуун сайхнаар бүтээсэн ардын жүжигчний төвшөнд алийр төрчихсөн өөрийнх нь нэр дээр олон улсын наадмын урилга ирдэг болчихсон хүн байлаа. Халдвартын имлэгт хэвтэж байхад нь түүний шүтэн бишрэгчэд аль цонхны цаана байгааг нь мэдчихсэн. Сахиураас биеийн байдлыг нь асууж, түргэн эдэг хийг өрөөж, маш их хүндэлж, хайрлаж явдгаа өөртөө дуулахыг хүсэж буйгаа мэдэгдэхээр ирсэн нь цөөнгүй. Нэг удаа балетчид түүнийг эргэж ирэхээр усныг түн дуулгахад бат сайхны сэтгэл хөөрөн догтловч эрүүл мэндийн хувьд хэтэрхий ядруу дорой болчиход байгаадаа тэднээсээ зовох мэдрэмж бас төрнө. Цонхон тушаа хамт олон эрэхтэн их чин дүүгийнхаа үсийг ялимгүй янзалж амжлаа. Хөөхөд чиг инээгээд л байдыг тэнхээгээ шавхан гараараа даллаад л. Харин тэднийг явсны дараа хоёр нүд нь маш муу хардаг болсныг ойлгосон юм. Огт ирээгүй 2-3 хүнийг ирсэн мэтээр ярихт нь л бат сайхан багада найзуудтайгаа чавхаар тоглож байгаад нүдээ харуулж цөцгийг хатаж идгэснээс нэг нүд нь харааны бэрхшээлтэй болсон юм. Энэ талаар гэрийнхэн, дотны найзууд, цөөхөн хитэн балетчнаас бусад хүмүүс огт гадарладаггүй.
тэр чин тухайгаа ихэд нуудаг байлаа. Хамтрагч нь түүний гар дээр сэтгэл хангалуун бүжгийг л тэр хүссэн юм. Амьсгал хурааснаас 3 сарын дараа Дөөр бүжгийн эрдмийн театрын дахимж шүүх хурлалав. Зар албан ёсоор түгээгүй ч дахиад л театрын судал пигдүүрэн байлаа. Тэгэхэд ээж ариун гэрлэн миний хүү арт түмний хүү байжээ гэж хэлсэн юм. Уг шүүх хурлыг радиогоор шууд дамжуулсан. Төмөр бол уг хэргийг эхнэрээ түүнтэй харцсан. Мөн ганцаараа үлдсэн гэж шүүхээс үзээд түүнд 2 жил хоригдох ял онов. Амнаас хогшсон тухайд үл тоосон шүүх хурлын үйл явц олон хүнийг тэр хачирхалтай уур амьсгалыг орхиод гаргахад хүргэсэн юм. Бат сайхан бурхнаас заяасан галт цогтой авьяас бэлэг гоо сайхан төрөх байдал жинхэнэ эр хүний ёс жудаг шудраг үг алдаа оноотэйч шулуухан мөн чанараараа дахин давтагдашгүй тунгалаг эрчимт долгионыг бий болгосон мэт. Бодит садиг түүхэн амнаас ам дамжин яригдаж зүрхнээс зүрхэнд хайр харуулсал төрүүлсэн гэрэлт домог болон үлдсэн юм. Тэр бол холдох тусмаа гэрэлтхөд түүний хөдөөлүүлэх ёслолын төгсгөлд талигачийн буйны ажилд оролцсон хүмүүст 2 гар нь гинжээр хүлээтэй Спартакийн дүр бүхий зургийг зэд болгон зэгссэн байв.